Би эмэгтэй хүнээс айдаг. Орилж юу ч хамаагүй шитгэс нь биш. Хоосон нүдээр ширтгэс нь айдаг. Би эмэгтэй хүнийг гайхдаг. Чулуу шиг хатуу аашлахт нь биш. Хажуудаа байх тэрл эр хүний өмнө өднөөс ч зөөлөн болдогт нь гайхдаг. Би эмэгтэй хүнээс залхдаг. Дуусашгүй бардам зангаас нь биш. Эр хүнд итгэх дуусашгүй итгэлээс нь залхдаг. Би эмэгтэй хүнийг үзэн яддаг. Толны өмнө 100 удаа эргэлдэж 2 цаг нүрээ будахт нь биш. Зүрхэндээ 100 удаа хутга зоолгож сэтгэл нь 1000 удаа унтарсан байсан ч зүгээр гэж хэлэхэд нь үзэн яддаг. Би эмэгтэй хүнээс имээдэг. Хөөхөн царай том хөх хурц арцнаас нь биш. Шүд 100 твтсэн өдөр төрхөн биенээс нь имээдэг. Би эмэгтэй хүнийг гайхдаг. Эрхэлж хилээ хазаж хэрэгтэй хэрэггүй зүйл шалгааж зууралдахт нь биш. Нулимстэй нүдээр ширтээд зөөлөн инээгээд чимээгүй холдон алхахад гайхдаг. Би эмэгтэй хүнийг ойлгодоггүй. Өөрөөсөө хүртэл харамлсан хайраараа хитэн хямдхан сарнай дулаан үг хэлсэн хинээгэнд амнасаа ч илүү санаа тавьж сэтгэл гаргадгийг нь биш. Далайсан гараараа хүчтэй цохилгүй зөөлөн буулгаад эргэж харалгүй нулимсаа төвчээд алхахад нь ойлгодоггүй. Би эмэгтэй хүнээс холдохыг хүсдэг. Тэгж их инээсэн хэрнээ хиндэж хилэлгүй төрхөн гараараа ганцаараа нулимсаа арчихт нь би холдмоор санагддаг. Энэ үед л эр хүн биш мэт арчаагүй санагддаг. Эмэгтэй хүнд бурхан асар их зовлон өгчхөөд хариуд нэг л зүйл өгсөн нь эр хүн байдаг байхад өвдвөл хажууд нь байж, уйлвал хажууд нь байж, гуниглвал хажууд нь байж, ганцаардвал хажууд нь байж зүгээр л хамт байхад болох хатлаа тэднийг юунд ингэж их шархлуулна вэ?